Эрхэм хүнд та бүхний амар амгалан айлтгая. Өнөөдрийнхөө хичээлээр Д, Т үсгийг мөн түүнийг 7 гişгээр ихшгэлүүлж үзнэ. За хичээлийнхээ эхэнд эхлээд бид гэрийн даалгавраа хариуг тулгуур үзье. За гэрийн даалгаварт мөнгө, хөвгүүн, ан агнав гэсэн өгүүлбэрийг бичиж ирэх юм даалгавар байгаа. За гэрийнхаа даалгаврыг тулгуур хараарай. Мөнгө, хүү, бэ, гүү, эн. Мөнгө, хөвгүүн. Ихэнхэлэг буюу хэлний ойгоорох энэ ан агнав гэдгийг ан нав гэж бичнэ. Ан на ва. За энэ хоёр цэг бол Кирилл үсгийн одоогийн орчин цагийн монгол хэлний энэ хоёр цэг бол цэгийн үүрэгтэй. Нэг цэг байвал таслалын үүрэгтэй юм шүү. Үүнийг өмнөх хичээлүүдээс гисэн та бүхэн бас анхаарсан баха. За энэ тайлбарлахад бол өмнөх хичээлд үзсэн зүйлсийг та бүхэн гэртээ бичгэд ялангуяа энэ ан хэлний үгийн энийг ихэнхэлгийг энэ гээтэй нийлүүлж бичсэн энэ хэлбэрийг энэ хэсгийг бичгэд л хүмүүс их муухай бичдэг. Өмнөх хичээлд үзсэн ийм нийлцтэй үгүүдийг дахиад нэг бичиж та бүхэн бичих байдлыг сайн харж анхаарч яваарай. Инк 50 гэдгийн инк шүү дээ. Ихэнхэлэг тэгээд хэ инк. За мөнгө гэж бол танд бичсэн байна. За анги гэж бичье. Өмнөх хичээлд үзсэн үгээр давтаж бичиж байна. Гэртээ та бүхний бичсэн байдал өөрөөхөө бичсэнийг ахаад тулгаад хараарай. Тэгээд ихэнхэлэг үүнийхээ номыг арай жижигхэн хийн. За дараачийн Г-гийн номыг бол ялимгүй том. Тэгээд шилбэ татлаа ингээд орхино. Анги. За өнгө гэж бичье. За ихэнхэлгээ бичлээ. За одоо Г-гээ шууд залгана. Гişгийг хийлээ. Өнгэ. Тэгэхээр ялангуяа энэ нийлцгийг л их гоё хийгээрэй. Хийж сураарай. Энэ нийлцгийг бол ихэвчлэн ямар хоёр алдаа байдаг гэвэл ингээд ингэж энэ дунд нь шүд нэмээд бичдэг. Ийм алдаа гаргаад байдаг. Ийм нийлцгийг ингэж болохгүй. Нөгөө нэг алдаа нь бол энийг хоошоо хитрхи ийм энэ номыг хоош нь хитрхи их урт хоёулангийн нийлсэн учраас хоошоо урт гаргаж бичдэг. Ингэж бичих гээд байдаг. Эхлэн суралцж байгаа хүмүүс бас ингэж болохгүй. Энэ хоошоо гарч байгаа номын хэмжээ чинь бол энэ л титэм хоошоо гарсан энэ хэмжээтэй энэтэй нэг харалдаа нэг хэмжээнд гарах ёстой. Тэгэхгүй бол энэ хоошоо гарч байгаа ном бол хоош нь их урт гарах юм уу? Хоош нь хурц өнцгтэй. Зарим эхлэн бичиж байгаа хүмүүс энийг бүр ийм хурц
бичдэг. Ийм байдалтай бичих юм бол энэ хэлбэрээр анхны яаж бичнэ үү? Тэгээд гарч нь хөвшөө дадаад ирэхтэй газрыг энэ буруу муухай бичлэгийнхаа хэлбэрт таны гар бол дасчих тийм гэмтэй. Тийм учраас эхнээсээ л сурч байхдаа энэ хэлбэрэн аль болох сайхан зөв болохыг хичээх хэрэгтэй. Тэр 7 дугаар ангийн номондор бас бус сурах өчгнүүдээр яг ийм гараар ингэж бичээд түүнийг шууд татаж хэвлэсэн тийм сайхан бичгтэй хүмүүсүүдийн бишээсүүд бол сурах өчгүүдээр байгаа. А түүнийг дуурайж гарын үсгийнхаа кивийг бол ямагт сайжруулж түүн шиг л яг бичих юмсан гэж дуурайлгаж бичээд дахин тэр сайн кивтэй бичгийг бол дуурайж бичих хэрэгтэй. Түүнээс гадна ер нь та бүхэн өөрснийхөө одоо таньдаг мэддэг сайхан бичгтэй ийм хүмүүсүүдээр энэ монгол бичгтэй хүмүүсээр өөрийнхөө бичгийнхаа кивийг бол үзүүлж засуулж асууж сурж байх нь бол та бүхэн хурдан монгол бичиг сурахад бол бас тустай зүйл байна. За ингээд өмнөх хичээлийнхаа давтах зүйлийг үгээрээ зогсъё. За өнөөдрийнхөө шинэ хичээлд оръё. Өнөөдөр бол ДТ гүйгүүлэгчийг үзнэ. ДТ гүйгүүлэгчийг бүтээж байгаа үндсэн үсгийн махбод, үндсэн зурлаг бол ижилхэн юм. За энэ бол яагаад энэ та бүхэнд бид эхнийхээ хичээл дээр бас тайлбарлаж байсан. Монгол үчигт О ижилхэн, Ө ижилхэн, одоо ДТ ижилхэн гэж байна. Мөн ЗЖ ижилхэн, ЦЧ бас ижилхэн. Гэхдээ энэ ижилхэн байгаа явдал бол тэмдэглэх үсэг олдоогүй тэр биш. Энэ бол тийм бүдүүн томдон тэр биш юм. Энэ бол олон монгол нутгийн аялгаунд бол тааруулж ингэж дунд нь бол нэг үсгээр тэмдэглэсэн. Өөрөөр хэлэх юм бол бид одоо татах гэдэг үгийг зарим нутагт дадах гэж хэлдэг. ДТ хоёрыг бол ингээд солиод хэлдэг бол олон нутгийн аялгау байдаг. Зарим газар тэгээр, зарим газар тэгээр хэлдэг үгийг зарим нутгийн аялгаунд бол дээгэрч хэлдэг. Тийм учраас ДТ-г бол дунд нь нэг дүрсээр тэмдэглэсэн байх жишээтэй юм аа. Өөрөөр хэлбэл ижилхэн бичиж чад өөрийнхөө нутгийн аялгаугаар унших тийм л боломжийг бол хангасан бичиг гэдгийг өмнөх хичээлээр тайлбарлаж байсан. Та бүхэн бас ном судраач уншсан баха. Т ихэн дунд адаг. За тэг бичихийн тулд эхлээд ийм зурлаг хийгээд дараа нь гараа салгаад ном хийгээд шүд хийж ингэж татнаа. За үүнийг бол буруу харсан гэдэс гэдэг. Буруу харсан гэдэс. Үнэхээр энэ бол буруу харсан гэдэс байгаа юм. Ялангуяа үүнийг бол бард бол нуруу татаад ард нь буруу харсан ийм гэдэс хийсэн байдаг. Бард бол иймэрхүү хэлбэртэй байдаг. Дарамл номонд бол иймэрхүү. Энэ үнэхээр бол буруу харсан гэдэс юм. За жаахан гоёмсог байдлаар бичгэд бол ингэж бичдэг. За үгийн дунд Т бол өөр хэлбэртэй. Үгийн дунд орсон Т-г бичихийн тулд эхлээд шилбээ татна. Шилбийн хэмжээтэй урт татлаа. Ингээд үзүүрт нь гогцоо хийн. Гогцоо юм уу жижиг гэдэс. Тэгээд гараа салахгүй буцаагаад энэ. За би ахаад бичье. Та бүхэн сайн харж яваарай. Үүнийг гэдэстэй шилбэ гэж нэрлэдэг. Заримдаа сэнжтэй шилбэ гэж нэрлэдэг. Мөн гогцоотой шилбэ гэж хэлдэг. Үнэхээр эн чинь нэг ийм урт шилб татаад шилбэнийхээ үзүүрт нь гогцоо, сэнж, гэдэс шиг
зүйл хийсэн учраас л тэр хэлбэрээр нь нэрлэдэг. За мөн энэ хоёрын хооронд нь бол ялга тогтоохын тулд энийг босоо Т юм уу Д, энийг хэвтээ Д юм уу Т гэж нэрлэх явдал бас байдаг. За Т гийгүүлэгч Монгол бичигт дэвсгэрэлдэггүй гийгүүлэгч. Дэвсгэрэлдэггүй гийгүүлэгч гэдэг маань өмнөх хичээлүүд бид ярилцсан олон удаа тайлбарласан. Дэвсгэрэлдэггүй гийгүүлэгч гэдэг бол үгийн дунд болоод адагт ардаа ихшиггүй хязгаарч тохиолддоггүй гийгүүлэгч гэсэн үг. Өөрөөр хэлбэл үл битүүлж орж чаддаггүй гийгүүлэгч байна. Тийм учраас үгийн адагт ардаа ихшиггүй орох Т бол ийм хэлбэр бол байхгүй. Тэгэхээр ийм учраас энд сэглээд 2 зурчих юм. За энэ Т-г сайн анхаарч яваарай. Т. Т бол Д-гээс ялгарх гол онцлог нь бол сая юу гэж хэлв? Дэвсгэрэлдэггүй гийгүүлэгч гэж хэлсэн. Дэвсгэрэлдэггүй гийгүүлэгч. Дэвсгэрэлдэггүй гийгүүлэгч гэдэг маань үгийн дунд болоод адагта ардаа ихшиггүй орж хязгаарч чадахгүй гэдгийг сайн санаж яваарай. За Д гийгүүлэгчээ үзье. Д. Д бол үгийн эхэнд Т-тэй ажиллах. Т-тэй ажиллах. За энэ бичих байдлыг сайн харж яваарай. Ахаад бичиж. Та бүхэн дуурайгаад бичээрэй. Эхлээд за энд бидний дагуулж бичих ёстой мөр шугам байна гэж бодъё. Шугам. Энэ бол бидний дагуулж бичих ёстой шугам байна. Энэ шугамныхаа яг ард талд нь их хойно бол бас гидгэр толгойтой болдог. Яг ард талд нь ийм зурлах хийгээд гараа салгана. Тэгээд гараа салгаад эндээс нь ингээд шүдэ хийгээд тэр шугамаа дагуулаад нуруугаа хийнэ. За ахаад хий. Та бүхэн хараарай. Энэ иймэрхүү хэлбэртэй. Энэ бичих шугам байна. Энэ шугамны их хойноос эхлэн суралцж байгаа хүмүүсүүд шууд ингэдэг. Ийм байж болохгүй. Энэ болохгүй. Зарим нь бол энэ дагуулж байгаа энэ шугамныхаа яг шугамн дээрээ юм уу? Шугамныхаа урд энд нь ингэж хийдэг. Яг дээр нь. Зарим нь бүр энд нь ингэж хийдэг. Ингэхээр толгой нь ийм өцөөсөн хэв муухайтай болдог. Ингэж хийж болохгүй. За үгийн дунд 2 хэлбэртэй. Д бол үгийн дунд 2 хэлбэртэй. Мөн Т-тэйгээ ижилхэн гидстэй шилбэм юм уу? Гогцоотой шилб. Ийм нэг хэлбэртэй. Нөгөө нэг хэлбэр нь бол гидс шүд байна. Гидс шүд байна. Үгийн адагта гидс сүүл байна. За мөн 2-3хан үгэнд хэрэглэгддэг нэг ийм хэлбэр бий. Синжтэй шилб тэгээд энэ одоо сүүл гэж хэлдэг ялангуяа ийм. За үүнийг бол би хаалтанд хийчих. Яагаад гэвэл энэ бол 2хан эд дид гэдэг 2 үгэнд л тохиолддог юм байна. За одоо энэ 2 хэлбэрийг сайн анхаарч яваарай. За эхлээд та сайн хараад зөв бичээд авчих. Энэ хэлбэр нь бол яг л сая та бүхэн бичиж авсан Т-гийн үгийн дунд орсон хэлбэрээгээл тэр хэлбэртэйгээ адилхан хэлбэрийг бичих. Дараа нь бол нэг гидс хийгээд гидсийнхаа дор нэг шүд хий. Ийм хэлбэр. Энэ гидс шүд хоёрыг бол эхлэн суралцж байгаа хүмүүсүүд энийг Д гэж ухаардаггүй. Ямар нэгэн их шиг энэ бас нэг их шиг байна гэж ухаарах эндүүрл их гардаг. Гэвч Монгол бичигт бол гидсний дараа
Гидс гэдэг маань үгийн дунд орсон о юм уу уул байх ёстой. Түүний дараа бол ийм а юм уу шүдээр тэмдэглэсэн их шиг бол тохиолддоггүй. За энэ хоёр хэлбэрийг ямар үед нь энэ хэлбэрийг өчөх үү, ямар үед нь энэ хэлбэрийг өчөх вэ гэдгийг сайн тэмдэглэж яваарай. Үгийн дунд орсон дэгийн энэ хэвтээ д гэж хэлдэг. Энэ шинжтэй шилбтэй т ижилхэн энэ хэлбэр бол игшгийн өмнө тохиолдох хэлбэр. Энэ хэлбэр бол игшгийн өмнө тохиолдох хэлбэр. Энэ хэлбэр бол дэвсгэрлэж ордог хэлбэр. Дэвсгэрлэж ордог хэлбэр гэдэг маань үгийн дунд гийгүүлэгчийн өмнө ордог хэлбэр. Өөрөөр хэлбэл үгийн дунд ардаа ихшиггүй орсон д бичих болвол үүнийг бичнэ. Энэ бол үгийн дунд ардаа ихшиггүй бичигдэх дэгийн хэлбэр. Өөрөөр хэлбэл дэвсгэр дэгийн хэлбэр. За уламжилт Монгол хэл зүйн за харагчид бол үүнийг хатуу д гэж хэлдэг. Хатуу д. Хатуу д гэдэг маань дэвсгэр д гэсэн санааг хэлж байгаа хэрэг байна. За сайн тэмдэглэж яваарай. Тэмдэглэж авсан биз? Энэ хэлбэр бол игшгийн өмнө тохиолддог хэлбэр гэж ойлго. Энэ бол гийгүүлэгчийн өмнө тохиолддог хэлбэр. Өөрөөр хэлбэл энэ хэлбэр нь бол ямагт ардаа ихшигтэй бичигдэх хэлбэр. Энэ хэлбэр нь бол ямагт ардаа ихшиггүй үгийн дунд бичигдэх дэгийн хэлбэр гэж ухаарч яваарай. За энэ хэлбэр байна. Энэ бол дэвсгэр дэгийн хэлбэр. Үгийн адагт ардаа ихшиггүй д бичвэл ямагт ийм д бичнэ. Ийм дэг бичнэ. Дэвсгэр д. Энэ хаалтанд бичсэн энэ хэлбэр. Энэ бол дид гэсэн гэх мэтийн 2-3 хон үгэндэл ердөө уламжлалаар хэрэглэгддэг. Энэ хэлбэр бол ердөө 2-3 хон үгэнд хэрэглэгддэг хэлбэрэ гэж тогтоож ав. Тэгэхээр бусад бүхэл тохиолдолд үгийн адагт ардаа ихшиггүй д бичвэл ийм л дэг бичнэ. За бид ДТ гийгүүлэгчээ 7 гიშгээрээ амьлуулад үзье. Та бас Т байж болно. Да байж болно. Д байж болно. Энэ хэлбэрүүд бол нэг л ижил дүрсээ тэмдэглэгдэнэ гэсэн үг шүү дээ. За үгийн ихэнд орсон та юм уу Т, да юм уу Д, ДТ-гээ хийлээ. Шүд хийлээ. Энэ үгийн дунд орсон хэлбэр нь шүд хийлээ. Үгийн адагт үгийн дунд орсон ДТ-гийн хэлбэр дээр үгийн адагт орсон сүүл АЭ-гийн хэлбэрийг хийн. Энд бол орхиц хэлбэр бол тохиолддоггүй. Орхиц хэлбэр бол тохиолдохгүй. За үнийг бол та гэж уншиж болно, Т гэж уншиж болно, да гэж уншиж болно, Д гэж уншиж болно. Өөрөөр хэлбэл энэ үгийн ихэн дунд орсон энэ хэлбэр бол ийм 4 хувилбараар уншиж болно гэж бодох хэрэгтэй. За сайн харж бичээрэй. За Т-гээ хийлээ. Юм уу Д-гээ хийлээ. За одоо И-гийнхаа нэг шилбийг нэмчихнэ. Ингээд үгийн ихэнд орсон Т юм уу Д гэсэн хэлбэр боллоо. Үгийн дунд ДТ-гийнхаа хэлбэрийг хэвтээ ДТ-гээ хийлээ. Тэгээд үүнд И-гийнхаа нэг шилбийг нэмлээ. Үгийн адагт ДТ-гийнхаа үгийн дунд орсон хэлбэрийг үчлээ.
ингээд адагт ордог ийгийнхаа хэлбэрийг нэмж байна. За энд тоо, туу юм уу? Доо, дуу, доо, дуу гэсэн хэлбэрийг бичье. Тэгээ бичлээ. Уугийнхаа нэг бичсийг хийлээ. За үгийн дунд бол дэтэйгэн хийлээ. Мөн уугийнхаа гидсийг хийлээ. Үгийн адагт үгийн дунд орсон дэтэйгийнхаа хэлбэр хийгээл үүн дээрээ үгийн адагт орсон уугийнхаа хэлбэрийг хийлээ. Төө, түү, дөө, дүү. За тэгээ хийлээ. Үгийн нэгдүгээр үед өө шиг бол шилбэтэй байдаг. Тийм учраас шилбийг хийлээ. За үгийн дунд болоод адагт өө шиг шигтэй адилхан нэг гидс байдаг. Тийм учраас төө түү юм уу дөө дүүгийн үгийн дунд болоод адагт орсон хэлбэр нь доо дуу тоо туугийнхаа үгийн дунд болоод адагт орсон хэлбэртэй ижилхэн байна. За та бүхэн бичснийгаа энэ самбарт бичсэнтэй тулгаад хэлбэрийн сайн засаад нягтлж яв. За сая та бүхэн бич явсныгаа самбарт бичсэнтэй тулгаж харж авсан бах. За энд хамгийн гол анхаарах зүйл бол Т гийгүүлэгч бол дэвсгэрэлдгүй гийгүүлэгч. Д гийгүүлэгч нь бол дэвсгэрэлдэг гийгүүлэгч. Энэ хоёр гийгүүлэгчийн үндсэн дүрс зурлага нь бол ижилхэн. Ганцхан нэг нь дэвсгэрэлдэг, нөгөө нь дэвсгэрэлдэггүй учраас Т-гээс Д нь бол тэр үгийн дунд дэвсгэрэлдэг дунд болоод адагт дэвсгэрэлдэг хэлбэрээр ялгаатай байгаа юм. Тэгэхээр ялангуяа тэр Д-гийн үгийн дунд дэвсгэрэлж орсон хэлбэрийг бол их сайн тогтоож хэлэх ёстой. За саяхан хоёр гийгүүлэгчийг 7 гişгээр амилуулсан бич авсныг нийлүүлээд бичиж үүнийг нэг удаа давтаж бичиж явна уу. За дагаад бичээрэй. За би удаан бичиж миний гарыг дагаад бичвэл сайн. За энэ бол та, тэ, да,
гэсэн саяын бичсэн хэлбэрийг би ингэж бичиж явахын тус нь бол ингээд бичээд авчихвал та бүхэн энэ хэсэг маань эхэнд ордог хэлбэр нь, дунд ордог хэлбэр нь, адах ордог хэлбэр нь гэдэг нь бол нүдэнд нь шээжлэгдэхэд бас дөхөмтэй болов уу гэж ингэж нийлүүлж бичлээ. За дагаад бичээрэй. За. За энэ бол T юм уу? D. D. За одоо тоо, туу, доо, дуугийн хэлбэрийг бичиж. За дагаад бичээрэй. За үгийнхэнд орсон хэлбэр нь тоо туугийн үгийн дунд энэ үгийн адагт ийм хэлбэртэй байх юм аа. Төө, түү, дөө, дүү. За үгийн эхэнд орсон төө түүгийн хэлбэр үгийн дунд үгийн адагт. За энэ хэлбэрийг л тогтоочих юм бол та бүхэн Т-Д гүйгүүлэгчийн 7 гişгээрээ амьлуулсан хэлбэрийг бол шийдэлчих нь гэсэн үг ээ. За энд ялангуяа Т-г бол энэ толгой босоо Т-г бичих эний бичих аргыг бол би сая тайлбарлсан. Үүнийг бичихд бас алдаа гаргадаг. За энэ та бүхний дагуулж бичих шугам байна. Энэ дээрээс ингээд бичээд ирэхэд чинь энэ үгийн дундарсан ДТ-гийн кэвтэй ДТ хийхдээ шилбийн хэмжээтэй л урт татна. Тэгээд энд огцом үзүүр гаргаж гидс татаад ингээд нийлүүлэх ёстой. Гэтэл энд бол заримдаа энийн шугам шиг шилб шиг шулуун татахгүй. Ийм дугуй маягтай хийдэг. Ингэж болохгүй. Ингэж болохгүй. Зарим нь бол мөн үүнийг ийм ингэж татдаг. Энэ бол бас болохгүй. Ийм хэлбэртэй хийж болохгүй. Тэгэхээр анханасаа л ийм гоё цэвэрхэн хийхийг хичээгээрэй. Үүний энэ урагшаа гарсан энэ уртын хэмжээ бол энэ шилбэнийхаа л хэмжээтэй урт байх ёстой. Ер нь эхлэн бичиж байгаа та бүхэнд анхааруулахад та бүхний дагуулж бичих ёстой шугам байна. Ингээд энд шүд байна. Энэ бол шүд. Шилб бол энэ шүднээс л ялимгүй ялгарах урттай байх хэрэгтэй. Ялгарах урттай байх хэрэгтэй. Энэ саяын бичсэн ДТ-гийн үгийн дунд орсон хэлбэр бол энэ бол шилбийн хэмжээтэй ийм урагшаа гарах ёстой. Гэтэл эхлэн бичиж байгаа хүмүүсүүд энэ шилбигч тэр энэ ДТ-гч энэ шүднээс их урт хийдэг. Ингүүл бичиг их сарзгар хэв муухайтай харагдаг. Өөрөөр хэлбэл ийм урт шилб татдаг. Ингэж болохгүй. Энэ шилб бол энэ шүднээс л одоо эндээс бол энээс урт гэсгийг нь бол хасмаар байна.
Тэгээд бүх шүд бол энэ шугам байна. Дагуулж бичих шугамнаас урагшаа ямар нэгэн ийм хэмжээний шугам байна гэж бодоод шүд бол ийм хэмжээнд л гарч байвал түүнээс урагшаа гарч байгаа шилб болоод энэ ДТ-гийн E-ийн эр үсэг бид үзээгүй тэр бүгд бол бас л нэг хэмжээний шугамд урагшаа гарах ёстой. Ийм анханаас нь ийм жигд бичгийг та бүхэн эрхэмлж хичээгээрэй. За одоо нэг өгүүлбэр та бүхэн бичээд би монгол бичгээр бичгийн дуудлагаар нь кирилл үсгээр галгилж бичиж Батуу тавин табун тэмээ абува. За энэ өгүүлбэрийг бичиж. Энэ өгүүлбэрийг бичиж. За бичиж эхлэе. За эхлээд бат гэж бичиж. За баага бичлээ. За үгийн дундарсан Т бичих нь байна. Дараа нь О өгшиг бичих нь байна. За инхээр бат боллоо. Бат гэдэг хүний нэрийг Батуу гэж бичнэ. Тогтоож яваарай. Бат бүхийн бат. Хүний нэр энд бол хүний нэр байна. Бат. За одоо 50 гэж бичиж. Т А Б И Н бат 50 За 5 гэж энд бичиж. Та Б О Н бат 55 табун тэмээ гэж бичиж. Т Т боллоо. За одоо мэ гэж бичиж. Мэ тэмэгэ бат 55 тэмэгэ. А бол 2 шүд. Бу абу Б ав. За ингээд уншия одоо бичснээгаа Батуу 55 тэмэгэ абу ба. Орчин цагийн дуудлагаар бол бат 55 тэмээ ав. За энэ урт гიშгийг бол энэ тогтмол анхаарч явах хэрэгтэй. Энд урт гიშгийг яа тэмдэглэсэн байна вэ? Гიშиг г-гийгүүлэгч гэсэн энэ нийлэмж маань орчин цагийн монгол хэлэнд бол урт болсон байна. Урт болсон байна. За энийг бичснээгаа үүнтэй толгож
Өөрсдийнхөө бичсний хэлбэрийг бас засаж яв. За одоо ахаад нэг өгүүлбэр бичцгаая. За эхлээд би шинэ үсгээр бичье. Гэхдээ кирилл үсгээр галгил бичиж байгаа хэрэг шүү дээ. Аха талан таван ду го малло. За энэ өгүүлбэрийг бичье. За ах гэдэг үгийг бол та бүхэн олон удаа бичсэн учраас бичиж чадна. За хамт үчээд явъя. Ааван а. За одоо үгийн төгсгөлд орсон хаа гэдэг үгийг бичих хэрэгтэй. Гэхдээ аа нь бол тэр зураас татсан учраас салангад үтсэн аа бичих нэ. За тэгэхээр ийм хэлбэртэй боллоо. Ах. За. Та. Ла гэдэг үе одоо бичье. Ла. Инээ бичье. За. Далан. Та. Бу. Ин. Ах. Далан табун. Таван гэдгээс дөрөв нь бичсэн учраас амархан байгаа бах. За. А. Ду. Го. Ах далан табун адгу. Адугу. Мал. Ла. Ва. төрдөө хүчээ өргөж түмэндээ зүтгэлээ үзүүлсэн төвшин төлөв номын хүмүүн болоорой.